Ард түзөө үзүүлж байна. Бурханаас гуйсан нүгэлтэй хүсэл. Арх удаг аавыгаа үзэн яддаг юм болов уу? Аавын удаг архийг үзэн яддаг байсан юм болов уу? Динжимингийн цагаан байр цаашлбал цахаад ойрон явцгах согтуу шонхрууд өдөр бүрдэд ямар шалтгаангүй гударцгаана. Элэг бүхтэйгийн яана. Эхнээс ахуулаад эс шорондоо булагдгаар л цаг өнгөрч яваа юмсан. Олон ч хүн ингэж боддог гарцаагүй. Учир нь энэ газрын хүмүүс нь битгий хэл хөрсөнд нь хүртэл архины нэвширсэн үнэр нэвчин гисэн. 1999 хавар зууны цаг дээр айлын 2 дахь хүүхэд болон мэндэлсэн тэр өдөр жаргал завлан хамтдаа авчирсан өдөр байлаа. Охин өртөө болсондоо баярлсан ээж. Төрхийн гадаа согтуу ирсэн аав. Эмнэлэгт амарцсан тэр хэдхэн өдөр магадгүй ээжэд минь урт хугацааны дараах амар амгалан байсан ч юм шиг. Чохон миний хувьд яг эндээс л бүх зүйлийг хэлсэн. Үйлцэрлээ хар дарсан юм байх. Ээжээгээ дуудгаад амнаас уур гарч байлаа. Урд шөнө гал түлээгүй хонцсон болохоор тэр том өрөөний сандал дээр сууж байсан ээж минь намайг аажуухан хөвцлөө. Цаг яг өглөөний 7 болж бид цэцэрлэгтээ явах хэрэгтэй байлаа. Миний ээж цэцэрлийн багш бас манай ангийн багш. Даарч хонсноос болоод баг зэргийн халуунтай хоолой захтнаа таниалгамаар байсан ч төвчлээ. Үүдний шалан дээр хэвдэх аавыг сэрэхгүй гэж энэ тэнд тагархай шилний хэлдэрхий гიშгчгүй юмсан гэд үлмий дээрээ гитэн явсаар ашгүй хаалга уртаж бошоогон л гарлаа. Гадаа тэр аяараа саарлаж тавхан алхмын цаадах хашаач үл харагдана. Гэр орлын энэ утаанд нүдэн нээж янагдаж хүндхэн санагдаж хорсоод нулимс гарч хацраар урсаж амжилгүй хүлдэх шахна. Бидэнд давхар хувцас өмсдөг байсан юм мэдэхгүй. Бөөнийс юм хөдөлж дийлэхгүй. Үр үлийгээд гараа сунгана. Ээж минь намайг өдөр бүр үүрч явдаг. Очих хүртлээр бууна гэж үгүй. Хэдий ингэж эргэлдэгч хизээч идэх юм нэгэж байсангүй. 4 настай надад миний охин ч одоо том болчихсон байхгүй юу? Ингэж хэлдэг ээжийн үгсэд бардаад тэр байх. Цэцэрлэгийн хаалгаар ороход хүн бүр ээжийн минь нүрлүү өрөвцөн харцаар удаан гэгшин дагуулan харна. Ингэсэн хэдэж тэдний хинж түүнээс юу ч асуудгүй байсан. Юу болсон, юу болдгон дэндүү гэмээр илхэн. Би ангийнхаа бүхэл хүүхдүүдийг яг өөр шиг л боддог байлаа. Бүх аауд ээж нарыг задаж өглөөс эргэтэн үргэлж шахуу амнаас нь уур гардаг гэж. Гэхдээ надаас ялгаатай 2 зүйл тэдэнд байдаг. Өглөө болгон ээж аав нь тэдэнд чихэр авч өгдөг. Бас тэд ангийн өдөр орж ирэхээс өмнө хоош иргэн хараад гараа даллан орой намайг хамгийн дөрөнд ирж аваарай гэх тэр нэмцгэлэл. Би үнийг огтоос ойлгодгүй. Ангийнхан авч ирсэн чихрээсээ багштай амсалах гээд яан. Баярлаа гэж хэлээд өгсөн жигрийг ингээс миний гар татгуулчихсан. Хүүхдүүд харуул багшийн чихрийг авчихлаа гэд бөө юм болох учраас сэмэрхэн ор хүнжил хураадаг жижигхэн өрөөний мухард арга шаран зогсоод амтрхан идчихэд гарч ирнэ. Тэгээд ээж рүү хараад ямар их баярлаж байгаагаа нүдээр хэлчихдэг байж үлээ. Би шинэ хувцас авч үзээгүй. Хамаатны огтын багцсан хувцсыг л өмсдөг. Надад ямар ч баар би өгөлтэй байгаагүй. Цаас харандаал байсан. Тийм болохоор унтлахын цагаар бүх хүүхдүүдийг унтсны дараа ганцаархнаа босоод ээж рүүгээ том нууд гарган ангийн хүүхдүүдийн ягаан өнгөтэй том шигтгэдэг саатаг урлуудыг өмсөж үзэхийхгүй. Тэгээд хүүхдүүдийг сэрэх үеэр яг байранд нь буцаан тавиад орон нусаа дөнгөж саялаад босч байгаа мэт жүжиглэн. Өдөр бүр өөрөөр гутал өмсөн талент харна. Ангийн нэг булангаас нөгөө хүртэл гараа ташаантаа аван алхана. Цэцэрлэг бол миний хүүхэд насны хамгийн амар тайван газар байсан. Тарах цаг болоход зарим ээж аав хоцорч ирнэ. Тэгээд бид цэцэрлэгээс нэлээд оройд очихно. Гэртээ харих ойртож гэр хүрэх зам надад тэр үедээ л хамгийн айдас хүрэм төгшөртэй мэдрэмжийг өгдөг байв. Бид замдаа олон зүйлийг ярилцсан явах хэдий ч дотроо ганц л зүйлийг хүсэцгэн.
Атусны буудлаас нэг их холгүй зайд манай тентхийн хамгийн том хүзний дэлгүүр харагдана. Энд хүмүүс ягаан дэлгүүр гэж нэрлэдэг. Дэлгүүрийн хоёр хажуу талын өндөр босгон дээр гар зогсоход айлуудын яндан тодхон үзэгдэнэ. Бид хоёр өдөр бүр түүн дээр гараад гэрийн яндангаас утаа гарч байгаа эсхийг шалгана. Аав ирүүл үедээ галаад үлчгсэн сууж байдаг болохоор. Ингээвч энэ үзэгдэл яг л өдрийн хот гэмээр. Өнөөдөр харамсалтай тэр өдөр бас л биш бололтой. Надаас 6 насаар дээгүүр ах би. Хэрв над шиг ингээд бичвэл минийхээс хэрэг зүйл өгүүлэх байсныг таашгүй. Энэ удаад ээж бид хоёр яндангаасаа дохио авсан болохоор гэрийн хаалгаар урсангүй. Цонхоор сэм хардал ах уйлжсэн аав орон дээр сууж байлаа. Тасраад унчихсан бол гэж дотроо зөвхөн ариг уусан хүн яг ийм үедээ л хамгийн харгас авиралдаг. Ирүүл биш хэрнээ бүр согтооч биш. Арга газсандаа ээж минь цагдаа доодно. Ингээвч энэ тийм ч сайхан санаа биш. Цагдаа биднийг зөвхөн нэг л шүн түүнээс холдуулж чадна. Харин тэр шөнө нь маргааш ирээд яах бол гэж бодсоор хөрвөн. Ирүүл болчихсон гэд гэрлүүн явуулна. Өглөө гарч ирээд өдөр хүртэл уuna. Орой орж ирээд өчигдрийн хэргийг санан улам агсарна. Олон удаа цагдаад барьж өгснөөс болж намайг цагдаагийн хүүхэд гэдэг байсан. Хаанаас нь шаарсан авиадалхан царанда голдоо ортол дургүй хөрдөг надад энэ үгс тийм ч хатуу сонсогддгүй байв. Заримдаа бид хамаатнуудаа бараадна. Цэцэрлэгээсээ дараад цонхоор сэм харчгаад орч чадахгүй болохоор намайг л аваад явчихна. Ах минь үргэлж цогтуу хавтагаа үлдэнэ. Юу болдог байсныг ёстой чөтгөр бүүмэд. Надад энэ талаар бодох хэсэг байгаагүй. Ээжийн ихшинх бид хоёрыг их л нүд үзүүрлэн. Орон хоолоо харамлан шүн намайг ханиалгалаа гэж загнана. Ингээхдээ гэртээ байхаас хавилуу. 2 хоног үгүй юу. Одоо нөхөр чинь ойлгосон байх. Яв ингэж хэлнэ. Тулгаад хэлдэг энэ үгэнд яалтчгүй гараад л явдаг байлаа. Дэнжин мянган ихэнх айлууд тартагтаад олсон ядуу. Тэд эндхийнхээ дэлгүүрээс 9 тосоо хүртэл грамлаж авна. Эсэн чигээр давс гээд ер нь бүгдийг л грамлан авна. Ээж минь цалингаа аваад гэртээ хоол хүнсээ зөвлөлнө. Шууд агуурал будаа талах ногоо гэдэл. Сар эргэлэхэд хангалттай хүрэлцгээр. Ингээвч 7 хоногийн дотор юу ч үгүй дуусчихна. Дэлгүүрүүд нь грамлаж зарахын зэрэгцээ мөн грамаар худалдаж авдаг учраас ээжийн авсан бүх хүнсийг ширхэглээд хэсэгчилж зараад уучгана. Ингээд тоолгүй бас гүйтэн өдрүүд өргөжлөнө. Шинжил цагаан саргийн тэмдэглэгт баяруудыг хүн бүрэл доглон хүлээн. Бид шиний нэгний өглөө нар матгаас өмнө босч мөрөө гаргана. Дараа нь аавын том эгчинд тэгээд ээжийн том эгчинд очино. Ингээд л болоо. 2-3 өдөр хийж дуустгүй их хамаатан бидэнд байхгүй. Харин үлдсэн тэр 2-3 өдөр нь аав намайг дагуулад охиндоо бэлэг зөвлөж өгнө гэсэн нэрээр хэдэн аригчдын гэрээр орж гарна. Сайндаа лидгэн атгаж игэртэй үлддэг байлаа. Хөл дээрэж тогтож чадахгүй том биетэй хүнийг унгаачгуул босгох аргагүй гээд ташаанаас нь тулсаар арай хин авч авна. Замда байн ээж чинь хаана вэ гэж шалгана. Нэг асуусан асуултаа хэдэн зуун удаа асууж хариулахгүй бол уурлана. Эцэст нь аав намайг биш би аавыг дагуулсаар гэртээ ирнэ. Эдгээр баярууд хүүхдүүдэд аз жаргал авч ирдэг бол надад зовлон болдог байлаа. Гэтэл би дөнгөж 5 настай шүү дээ. Баг байхдаа аваасаа айдаг байсан бол хэдэн жилийн дараа тэр айдас минь үзэн адилт болон хувирсан. Харгаас ч дургүй хурж хүн гэж авч үзэхээ байв. Энэ үед би сургуульд орох болчихсон байлаа. Түүний зан авир тэсхийн аргагүй төрж хамт байх ямар ч боломжгүй болсон юм. Ээжийн дүү бидний энэ байдлыг мэдээд хамт амьдрахыг зөвшөөрсөн. Бид хоёрыг дагуулад гарсан тэр өдөр үүнээс хойш бүх зүйл сайхан болно гэж бодож явсан. Би ээжийнхээ ажлын хажууд байдаг сургуульд бүртгүүлв. Хичээл өдөр ордог ч гэлээ өглөө хамт гардаг. Намайг хүргэж өгөх хүн байхгүй шүү дээ. Хичээл сууж шинэ найзуудтай болох надад үнэхээр их таалагдсан. 2 настайгаас эхлэн харандаа барьж зураг зорсон болохоор бусад хүүхдүүдийг бодвол
гар хэдийн эвлжгсэн төвөггүй бичдэг байлаа. Орой гэртээ харих зам надад ямар нэгэн айцыг төрүүлгээ байсан. Эгчийн гэр надад яг л төрсөн гэр шиг санагдаж, халуун устай байрны айлын амьдрал үнэхээр л жаргал байв. Зам байрныхан гадаа хүүхдүүд өдөржин хөнжин тэд дээс чиртэ байгуун чиг гэх зэрэг олон тоглоом тоглоно. Надад мэддэг тоглоом цөөхөн болохоор хамт байхыг тийм ч их хүсдэггүй байсан. Бас тэдний ярьж байгаа зүйлсийг ойлгоход их хэцүү. Бүгд л дэлгдэг гар утастай. Ард алд нь битүү зураг нааж энд тэндээс зүүсэн чимэглэлүүд гаргаж ирэхэд нь гэл алцаадал. Өмсөж байгаа нь урдл цаанаал нэгдэгчин. Тэд намайг гадуурхдаг нь илт мэдэгддэг байсан. Бас тэдэн шиг болж чадахгүй гэж бодсноос хойш гадаа гарч тоглохоо байсан. Гэрт байх нь илүү дээр санагдаж зураг зурсан. Энэ үед бидний хаана амьдарч байгааг аав мэдээгүй байсан. Хагас жилийн турш амьдрал яг энэ маягаар өнгөрсөн. Нэг өдөр ах ээж рүү залгаад орой ажиллаа дараад гэртээ битгий ирээрээ гэсэн. Ахыг хичээлээ дараад явж байхад нь аав хүлээгээд зогсож байлаа. Хаан байгаагаа зааж өггээд бүү юм болсон гэн. Аргагүй ирэхэнд ах дагуулад иржилтэй. Нэгэнд мэдчихсэн болохоор зогтааж явахыг хүссэнгүй. Уулзаад яах гэж байгааг нь асуудал. Хоёр хүүхдээ аммаар байна гэсэн. Тэр үед үнэхээр л аваад явчих үедээ гэж маш их хайсан. Хүсвэл чадгаа харал хүн. Тэр новшийн байшинд ээжгүй амьдрна гэдэг тамаас өрцгүй хэрэг. Гэхдээ ээж минь биднийг яахан орхих вүлээ. Цагдаа дуудан шүү гэж хэлээд бид хоёрыг хөдөлж гараад хар хурдаараа гүйжүүлээ. Үүнээс хойш орой болгон согтуу ирж хаалганууд нь айлд байгаа болгоо бүр л хэцүү санагдана. Бид гураас гадна тэр гэрийн хоёр хүн бидэнтэй адил төвшөр донд байдаг болов. Алхам дотондоо хин хаан байгааг ажиглаж дэлгүүр гарахтаа хурдл хажуу хаваа сайтар гарна. Ганц баттай хамгаалагч нь яаж ч балбаж өшгөлсөн онгодгүй бүргэд хаалга байв. Гэнэт нэг өдөр Солонгос явж ажиллахаар боллоо. Бидэнд мөнгөний хэрэгцээ их байсан болохоор үүнээс өөр арга байсангүй. Энэ үед би 3 дугаар ангид орж байсан юм. Тэгээд би эгчийн гэртээ ойрхон сургууль руу шилжсэн. Сэтгэлээр маш их унсан. Ийм хүнд байдалд биднийг өргөхөд явах гэж байна гэд дотроо үнэхээр их гонцсон. Гэхдээ үүнд миний сэтгэл санаа ямар байх нь огтос хамаагүй. Хэдийнэ шийдэгдсэн асуудал. Ингээд ээж минь яваад өгсөн. Яг энэ үеэс эхлэн аав өдөр бүр биднийг авч явна гэж ирдэг болов. Ээж минь явахдаа бид хоёрыг л захиж үлдээсэн болохоор эгч яасан ч өгөхгүйгээд тас гүрээж байсан. Үнэхээр талгархмаар. Арга барахтаа 7 хоногт нэг удаа хонолдог боллоо. Тэр үедээ усанд орж хувцаа угаачгаад явна. Эрэхтэй хүн амар юм орч ирнэ. Үнэр та нар гэж авах юмгүй. Явахдаа намайг дуудаад духан дээр үнэрлээд гарна. Ямар дургүй хөрмөр гэж санаа. Хүний хэлцээ юм да. Бага үед нь юм чинээ тоогоогүй гэнэ гинэд угаарсан юм шиг аашлаад л. Ингээд хүн сорсон зангаа хэзээж тавьдгүй. Эргэж очино гэж санахын ч хэрэггүй. Яахыг нь сайн мэдэж байна. Шилжиж орсон сургуультай хурдан дасаж тэр дөрөөл ангийн дарга болсон. Надад хичээл хийн гэдэг огтгонч хэцүү санагдаж байгаагүй. Хурдан том болоод гадаадд амьдрах юмсан гэж боддог. Бас хэзээ ч хүнтэй суухгүй гэж. Энэ тухай бодох тоолонд ижиг маш их сандаг байлаа. Хаяа нэг утсаар ярина. Орхиж явлаа гэд гомдчихсан болохоор яг дулаад ярих гэхээр амнаас өөх гарахгүй ахад өчгдөг байж үлээ. Эцэг ихийн хурал болгоод ээжчгүй, аавчгүй. Өөр хурц шаардлагатай гинтэл ойлж гарна. Заримдаа ангийнхаа найзуудтай хурал дардал шатан дээр юм ярьсан. Бүгд өөр очинд төсч төрнсөн хэдий ч бидний ярианы сэдв нэг. Архины хамааралтай аав нар. Уул нь энэ насан дээр арай л өөр зүйл яриад сумаар. Гэхдээ ангийнхнаасаа их ичдэг байсан. Хичээлийн дундуур үүдний жижүүр орж ирээд намайг соруулна. Хүн асуугаад байна. Гараад ир. Гин яваад очихоор өнхийн хахлуулсан том цонхтой хүн түлхүүр авах гээд зогсож байна. Аав гэж хэлхээс ч дотор моохормаар. Нүүр ам нь авах юмгүй болчихсон шархсаар өрдөө. Тараад шууд ирэн шүү. Ингэж хэлчихэд яваад өгнө.
Сургуулийн хүүхдүүд хажуугаар өнгөрөхдөө "Нэхий юм бол ямар амар ахгүй" гэж шивнэлдэнэ. Гадуур намайг дагуулад явахад нь байдгаараа яруу ачаад хөдөлж чадна. Заримдаа хүмүүс хурж ирээд "Миний дүү энэ хүн аав чинь мөн юм уу? Чамайг хүчээр авч яваа юм биш үү?" гэж асууна. Миний үйлдэл бүрийг хорж намайг дэрэгдээсээ алхамж холдуулдгүй ядаргаатай зантай. Том болчихсон болохоор юу ч хийж мэднэ гэж боддог байх. Ижийг авсанс хойш 2 жил өнгөрөхөд ах бид хоёр сэтгэл санааны хямралд орж их торцгаасан. Гэр бүлийн хүмүүжил хүүхдэд нөлөөлдөг гэдэгч золоор бид ямар нэг гаж буруу зуршилгүй зөв хүмүүс болон өссөн. Хүчирхийлэл байсан хүн хүчирхийлэгч болдог гэдэгч бидэнд огтхонч тийм зан чанар байсангүй. Эхийн халамж өгүүлэгдэж эхэлсэн хүндхэн өдрүүд ээжийг минь ирэхэд хүргэсэн юм. Ямар их баяртай байсан гэж. Эрх сургаар нь хоногтой олон хүлээж шөнө нь унталгүй зөвхөн энэ тухайл бодно. Ингээд ээж ирлээ. Тэр өдөр бүхэлдээ нар гийж байлаа. Хажууд минь байна гэдэгт цаанаа л итгэж өгөхгүй, эргээд явчихгүй гэд гараас нь чангатгана. Хизээ юм жаргалтай байснаа бүр мартаж. Тэр орой дэлгүүр ороод багтаа авах чадаагүй, авахыг хүсдэг байсан бүхнээ авсан. Намайг байн үнсэдэл ямар том болчихсон юм миний охин. Гэхдээ дотор шатаад нүдэнд нулин сэлгэнэж. Би ангийн дарга болсон. Бас би ангийнхаа хамгийн гой бичигтэн. Ингээд толгойд орж ирсэн бүхнээ юу ч бодолгүй урсгаж байсансан. Энэ өдрийг хизээч мартахгүй. Ижиг хэрэггүй юу? Биднийг гэртээ ирж зовоно. Аль эсвэл хоёр хүүхдээ аммаар байна гэд өдөр бүр ирж дарамтлана. Ядаж ирүүл ирдэгч болоосай. Энэ гэрээс хэрүүл задлан тасархаа байв. Орсныхон хүмүүст үрдэл төвөг бодно. Яг хизээ энэ дуусах юм бол, яг хизээ бид тайван амьдрах юм бол гэж явсаар хэдийн 15 нас хүрсэн ч яг л хэвэндээ. Томрох тосом ааваас улам ичиж ганц дүүнийг ч зүхөх биш өөрийгөө хүртэл азгүй амтан гэж бодно. Ах их сургуулийн оюутан болчихсон болохоор ээжэд гар хүрч зөрөхлөхгүй байгаа нь олон жил өнгөрсний ганц гавьяан байв. Би ч мөн 2 жилийн дараа оюутан болох гэж байгаадаа үнэхээр баяртай байсан. 10 жил шиг хичээлийн тогтсон цагийн хуваар байхгүй болохоор гадуур хүснээрээ удаж болно шүү дээ. 2016 оны 4-р сарын 13 намайг гэрт ирэхэд аав ирчихсэн өвднийхөө уранхайг оёод сууж байв. Надтай юм ярих гэдэг байгааг нь мэдээд та миний форумын өвгийг хасаад өг. Ташаан дээр тогтохгүй доошоо унаад байна. Ингэж хэлээд гараад явчихав. Орой ирэхэд аав байсангүй. Харин миний өвөг надад яг таарсан. Маргааш өглөө хичээлийн дундуур ээж залгав, багш урлаад. Гадаа гарч ир. Ингэхдээ тасалждаг юм билүү гэж бодсноо аваад ирлээ. Чихэндээ ч идэгсэнгүй. Би хувцас өмсөд гар хурдаараа сургуулаас гарсан. Такси барих гэдэг зам дээр зогслоо. Тэгээ зогсож байхдаа ердөө ганцхан зүйлийг бодсоор яаж гэмтэл хүртэл явснаа одоо ч сандгүй юм. Эмлийн үдээр орж байхдаа дотроо хэдэн мянган удаа бас л мөнөх бодлоо бодсоор бас хэлсээр. Аава, битгий сэрээрээ гуйж байна. Одоо болно аава. Нүдээ битгий нэгэж. Түүний өрөө ойрцоор үүдэнд нь ээж, ах хоёр хэдийн ирчихсэн өөр босод хамаатантай хамт ойлон загсана. Өглөө түүнийг жалган дотроо ухаангүй хэвдэж байхад нь сургуулийн хүүхдүүд олсон. Яг юу болсныг дэлгэрэнгүй мэдхийг хүссэнгүй. Тэнд байсан бүх хүний залбирлыг миний дотроо шивнэж байсан эдгээр үгс дийлээд гараасай л гэж хүсэж байсан. Болсон явлаас хойш 1 сар ухаангүй эмнэлэгт тавьсан. Би түүнийг эргэж очихыг хүсээгүй ч хамаатнуудын хэл амнаас төвөгшөн 2 л удаа утсан. Тэгэхдээ зүгээр л эмнэлэг дээр ирдэг байсан болохоос хизээч өрөөрөө нь орж байгаагүй. Яг 2 дахь эргэлтэн дээрээ би орохоор шийдсэн. Хүүхэд насны минь амьдралыг оронгоор нь эргүүлж хорвоогийн хамгийн сайхан эмэгтэйгийн залуу насыг тэр жигт нь үрэн хийсэн. Тэр хүн яг ямар байдалтай байгааг харах гэж. Дотгош ороод би даг хүсчихсэн. Яс арьс болсон би. Хоолондоо гуурс зүүжгсэн. Нүд нь байдгаараа дотгошоо хонхоогоод яг амьд өвтөл шиг харагдаж байсан. Би уйлсан. Тийм бардан биднийг зовоодог байсан хүн ингээд хөвдөж байгааг харах дэндүү өрөвдөлтэй санагдаж
Тэр жаахан л эрт угаарсан бол хайраар дотоохгүй байх байсан гэж бодно. Ийм зүйл бичиг үнэхээр хэцүү. Одоо ч нулимс гараад. Тэгээд аав минь нүдэн нээсэн. Сар ухаангүй байсан хүн намайг ирсэн тэр өдөр нүдэн нээсэн. Өөрөө эргүүлэн хараад харцсан над дээр ирсэн. Би гаранд нь хүргээд над руу хараад уучлаарай гэж байгаа юм шиг удаан өгчин ханаад ахаад нээсэн. Тэсгэлгүй гараад явлаа. Учир нь өнөөдрийг хүртэл хүсэж явсан ганц хүслээ буцаачих гээд байсан. Намаа гарснаас хойш нүдээ ахин нээгээгүй. Магаш нүчтэр болсон удал толгоноос гарч өгөхгүй хичээлээж ойлгохгүй сууж байтал ээжээс ахин дуудлага хэллээ. Энэ удаад эргэл зохицуул байсангүй. Аав минь амьсгал хураажээ. Намайг л үлээж байсан юм шиг. Надаас нэг ч удаа болов хайртай шүү гэдэг үг сонсож амжилтгүй яваад өгч. Гэмтэл дээр очлоо. Би аавтайгаа хойлохноо үлдгийг хүссэн. Бүхэн намайг үлдээгээд гарахад би яг хөлдөөрн зогсож байлаа. Тийм шаргал байсыг тэгтэл анх удаа харсан. Аяархан дөгөж очиад духан дээр нь үнэрлэлээ. Яг л намайг үнэрлдэг байсан шиг. Би зүгээр л асгарчихсан. Түүнд олон удаа хайртай шүү гэж хэлсэн ч намайг огтхон ч сонсоогүй. Надад хариу хүлээгүй. Тэгээд би чихэнд нь зөөлхнөр ахын хүүхэд болж төрөөрөө аваа гэж хэлээд гараад явсан. Ажил явдлын үеэр бид Дэнжимэнгийн байшиндаа 7 хоногийг өнгөрүүллээ. Тэр байшинд очоогүй бараг 10 жил өнгөрсөн. Дотор хүй төрөж өнцөг болон бүрд тодхон үлдсэн хар бараанд орсончууд нүдэнд үзэгдэнэ. Ийм хүйтэн байшинд ганцаархнаа юу бодож суудгийг нь бодохоор өөрөө мэлзэж хамар шархина. Түүний оршуулгын үеэр зургийг нь бариад явсан. Газарт болох эхний ширхэг нь би асгасан. Хоосон оргиод явчихлаа. Хаан уцал зүрхэнд үлдсэн байж. Ийм том болжгсан хэрнээ ганц удаач болов яагаад арх уудаг байсныг нь асуугаагүй дээ. Өөрийгөө зэнглэн. Төрсөн өдрийн мэнд шүргэж үзээгүй над чиг охин байдаг болов. Би хайраар дутахын зэрэгцээ хайраар дутдаг байж. Намайг сургуулаа төгсгöd та байсангүй. Би олон шагнал авсан юмсан. Намайг их сургуульд ороход бас л та байсангүй. Би их хичээж байгаа. Хайртай залуугийн минь аав хадаглаад намайг гуйхад бас л та байхгүй. Миний амьдрал бүхэлдээ хагас болчихож би таныг бас ахийг үзэн ятгаа болсон. Жаргал хүний зовлон эрт ирдэг гэж тоолсон. Жаргалтай амьдралын миний хэлийг тавьж өгсөн тэр цаг хугацааг би өөр санаж явах болно. Алтан үзэг сэтгүүл зүйн оюутны улсын наадмын тэргүүн шагнал бүтээл Дөксөв